За сайн байцгаана уу? Энэ битүүгийн бичлэгээр аимшиг өгүүлдэг ярьж өгөх болно. Сайн байцгаана уу? Энэ жилийн наадмаар тохиолдсон зүйлээ хуваалцъя гэж бодлоо. Би энэ 100 болохоор Өвөр Хангай аймгийн Хээ суманд өвөө эмээ дээрээ ирж амьдардаг. Энэ жилийн 100 би Ар Хангай аймгийн Хээ сумын наадмыг үзэхдээ 1-8-чин ихчээс сүсэглэн бугуйвч авч зүүсэн юм. 3 хоног сайхан наадаж байгаад буцаж өвөөгөндөө очихдоо замдаа их орой болчихсон. Зам эвдэрэлтэй байсан болохоор уулын бэлд нөмөртэй газар машиндаа эмээ өвөө ихч бид 4 хоноглохоор болсон. Арын суудлаа урагшлуулад ихч эмээ бид 3 ардаа өвөө харин урд суудал дээр унтахаар болсон. Шөнө унтаж байхад цонх нэг юм тог гэд нүдгшиг боллоо. Гараад харсан юу ч алга. Тэр шөнө сарны гэрэл тод тусч юм их сайн харагдаж байсан. Би засчгаад буцаж орж ирээ хэвтлээ. Ахиад л тог гэд сүүлийнхэн дээрээ илүү чанга тогшлоо. Би ч ихэн бодлогүй залуу байх гэж бодсон. Гэхдээ юу ч эзгүй уулын бэлд чулуу өөрөө ирээд тогшчихвдээ. Ахиад бүр хаалганы бариулаас татсан. Би өвөөг сэрээж болсон зүйлээ хэлэхэд битгий удлаа дайжгнаад бай. Юу л байв гэд буцаад унтсан. Би ч айгаад уйлаад ахиад би засмаар санагдаад гарахаас айгаад ихчийг сэрээгээд хамт гарсан. Хаалганы ард би засаад машин руугаа явж байтал машин доор игч орчихсон. Наашир гэд гараа даллаад тэгсэн гинт миний авсан бугуйвч тасраад тэр зүглэгэн дээгүүр шүрнүүд дан тараад унчихсан. Би арагшаа хартал игч ард алхаж байсан. Буцаад харахад алга болчихсон. Игчтэр гүйж очиж уйлаад гялс машинд ороод өнөөг 2 ийгоо сэрээгээд юу болсноо бүгдийг нь хэллээ. Өвөө шууд машинаа асаагаад хөдөлсөн. Эмээ эрхээ гаргаж ирээд 8 мэгзэм уншаад намайг хурайлал байсан. Тэгээд ямар ч байсан айжуухан явсаар байгаад гэртээ очсон. Бид өвөө эмээ хоёртой унтсан. Маргааш эмээ бид хоёр тентхийн сайн бөө дээр очиж үзүүлсэн. Тэр бөө эмээ бид хоёрыг буцаг давхад санаа алдаад хэсэг суусан. Тэгээд намайг гарч бай эмээ ихтэй чинь юм ярих юм байна гэд сонин юм яриад намайг гаргасан. Тэгээд намайг дуудаж оруулаад онгодоо буулгаад хэд нүдсэн. Зохиороороо миний нуруунд дээр хэд зөхиод сүү өргөөд ороод ир гэсэн. Би хэлсэн ёсоор сүүгөө өргөчгөөд орж ирсэн. Бөө хэлэхдээ хээрийн юмтай таарчээ. Хор хийх гэж байгаад буруу зүйлээ авч утсан юм байна. Хээр битгий ахиж хоноорой гэд бид хоёрыг үдсэн. Өдөө гадаа явахдаа ер нь ямар ч үед битгий хээр эзгүүд хоноорой. Энэ хүртэл уншсанд баярлаа. Сайхан надарай. За ийм л байна. За би энд бол 10-аас 6 өглөө. Дээ. За 2 дахь өгүүлэг. Сайн байна уу? Намайг Дөлгөөн гэдгээ. Би одоо өөрт тохиолдсон түүхээ ярьж өгье. Энэ явдал 2024 оны 6 сараас 7 сард болсон юм. Манай эмээ ах үеэл нагаз ихчтэйгээ амьдардаг байсан юм. Би их л удаан хамт амьдарсан болохоор ах ихч гэж дуудаад сурцсан юм. Ээж Солонгост ажилладаг, бас амьдардаг. Эмээ 100 болгон ах бид хоёртой хөдөө явдаг байсан. Бусад үеэлүүдтэйгээ уулзаад гоё байсан. Нэг өдөр 8-аас 9:30 гэхэд ах унтаад том ах эхчүүд гурил бэлдэж байсан. Би үеэлдүүтэйгээ сүнс чөтгөр дуудах айх гих тоглоом гадаа тоглосон. Зүгээр тоглоом гэж бодсон. Би өөрөө л байлаа да. Тэр тоглоомод маш сайн тоглосон. Би тэр үед ч гинэт байж дээ. Унтах цаг ирээд унттал маш амар зүүдэлсэн. Уул нь бол би маш их аналаг хоррор юм үздэг хар дараах нь энгийн зүүд шиг байдаг байсан. Гэхдээ энэ зүүд бусдаасаа өөр байлаа. Би тэгээд айгаад боссон. Ядаж байхад цаг 4 болж байсан.
Би ч бүр хөдлөх гэтэл авцсан юм байсан бүр унтаагүй. Надад тэгээд ойр хэдэн өдрүүд маш сонин санагдсан. Нэг хүнтэй ирвэл нөгөө хүн ан дөрвөн үгнүүд тавтаад байсан. Энэ бол чиний сонголт. Би ч бүр хөтлөө айгаад сүүлдээ чи өөрөө л сонгосон. Хоолойн ан яг чөтгөр нүгэл шиг. Тэгээд цаанаас нь олон хүний орилон сонсогдож ухаан алдсан да. Ламд 8 удаа үзүүлж гайгүй болсон. Одоо хүртэл сонсож бас зүүдэлдэг дээ. Энэ бол миний зүүд. Мэдгүй шүү. 10-аас 4. За 3 дахь өгүүлэлэг. Хэдэн хоногийн өмнө Сэлэнг аймгийн Мандал сумын чиглэлд Баянголоос ордог байсан хуучин шорон замаар шөнө явж байлаа. Google Maps дээр харвал тэр хавийг харийн хөндий гэдэг. Шөнө тэг 30 өнгөрч байсан. Сар дүүрэн шахуу мандаж эргэн тойрон нам гүм салхич үгүй сарцааны чимээ хүртэл бараг сонсогдохгүй тийм л шөнө. Би засах хэрэг гараад машина замын хажуу зогсоож буув. Дүү мааж гисэн машинаас буусан. Тэр үед л харсан. Эхэндээ ойролцоогоор 150 метрийн цаана жалганы цаанаас цав цагаан хувцастай өндөр турхаа эмэгтэй хүн яг над руу чиглээд алхаж байлаа. Эхний бодол маань төөрсөн хүн болов гэсэн. Гэхдээ дараагийн бодол шууд л дагасан. Энэ цагт энэ эзгүүхээр хүн явхаа болсон хуучин шорон зам дээр ганцаараа гэж гайхлаа. Нүдэндээ ч итгээгүй болохоор хэсэг ширтэж зогссон. Тэгэхэд тэр яг хүн шиг алхаж байлаа. Жалаг уруудахтаа бүр баг зэрэг зүүн тийшээ хазааж хөлөө ээлжиж гიშгээд алхааных нь хэмнэл хүртэл тод харагдажсэн. Гартаа юу ч байхгүй, гарч хийдэнгүй, зүггүй, ямар ч гэрэлгүй. Хамгийн аимшигтай ан нэг ч удаа гараа даллаагүй, нэг ч удаа тусламж дуудаагүй. Зүгээр л над руу чиглээд алхаад байсан. Тэр мөчөд миний нуруугаар хөөтаасан. Дөө хурдан машиндаа суу гэж бараг орилсон. Өөрөө ч гүйгээд машиндаа орж ухраагаад холын гэрлээ тусгаж харах гэсэн чинь замын хажуугийн бургас яг халахалчихв. За болий гэж бодоод хаалгаа төгжиж хаазаа тултлан гიშгээд хөдөлсөн. Тэгэхэд тэр аль хэдийн жалгыг өгсөөд миний бодсноос хамаагүй ойрчихсан юм шиг харагдсан. Үннийг хэлэхэд сандарсандаа өмдөөч татаж амжаагүй тавхисан. Тэр шөнөөс хойш би тэр замаар дахиж ганцаараа хизээч явахгүй гэж бодсон. Хүн байсан уу эсвэл хэрэг үнэхээр хүн байсан юм бол шөнийн тэг 30-д хөнгүйхээр талын хуучин шорон замн дээр ямар ч гэрэлгүйгээр юу ч хэлэлгүй яг над руу алхаж явсан хэн байсан юм бол. Дараа таньдаг хүмүүсээсээ ярьсан чинь тэр аваар шөнө машинтай явхаар зонхоор онгорхой явбал эмэгтэй хүний үнэртэй ус шиг юм билээ. Алдартай сүнстэй газар штэ гэж хэлсэн. Үнэн эсхийг нь мэдэхгүй. Би өөрөө тийм үнэр мэдрээгүй. Гэхдээ тэр үгийг сонссноос хойш тэр шөнө гарсан зүйлээ бодохоор би арзаагаад эвгүй санагдаж байна. Гэхдээ яг 10-аас 7. За мэдгүй миний бодлоор л. За сайн байцгаана уу? Би энэ 7 сард өөрт болон найзуудаа тохиолдсон явдлаа бичье. Би эрэгтэй эмэгтэй гэд хоёрхан сайн найзтай юм л та. Тэр хоёртойгоо зугаалъя аялье гэд хоргоосоор байгаад гацууртад 4 өдөр 3 шөнө байгаар болов. Би ч их баяртай хамаг юмаа бэлдээд л явлаа. Очоод буух газраа сонгоод майхан энтрээ бариад эмэгтэй найз маань хоол сайн хийдэг болохоор бүх зүйл дээр тоогоочийн үүргийг хариуцна. Эмэгтэй найз мань майхан энтрээ барий гэд би ч яах вэ тэр хавирах жижиг сажиг зүйл дээр нь туслаад хоол унд бэлдээд идэж дуусчаад манай хоёр гол сэлий гэд бид хэд явсан. Нөгөө хоёроо л сэлээлэн юунч мундаг юм. Би өмнө нь живхийсэн тохиолдолтой болохоор нээх ус руу орох сонирхол байхгүй. Тэгээд ус наас гарч ирээд
оройны хоол гээд манай эмэгтэй найз хоолоо хийгээд эрэгтэй найз бид хоёр хооллохын үеэр ганцхан шилтэй пяв гусъя гээд ууваа. Тэгээд хоолоо идэнг ойр зуурын ховжив базаж нилээн суугаад би ч хөөхөн халдсан эмэгтэй найздаа анд үнээгээ гаргаад ир гээд гаргуулж ирээд бид гурван юм ярина. Тойруулж уугаал тэгээд сүүлдээ дахиад нэг үнээ гусаад манай эмэгтэй найз нэг зогтоогүй харин эрэгтэй найз бид хоёр бол тас явцсан хөл гараа олохгүй нилээн түүсээ тэр хавар эмэгтэй найз бид хоёрыг унтуулчих гээд амхиндаа л хичээнэ. Тэгээд овоо байж байтал эрэгтэй найз маань тэр мод түшүүлээд бөөгийн зан үйл хийхэд ашигладаг сэлбэрлэн морь байхыг гээл очоод хартал 4 хөлийн улаан утсаар ороогоод уйдсан байсан гэсэн би ч нээх зүйл бодохгүй гайгүй байлгүй дээ гээд эрэгтэй найз жоохон эвгүүл юм хөдлөхгүй байхад болоо биз гээд манай эрэгтэй найз бөөгийн түшээхгүй юм л та. Тэгээ нилээн анзаарахтай байхгүй бол гээл майхандаа орд ирээд саад байж байтал эрэгтэй найз сандал дээр зүв зүгээр сууж байснаас сандалтайгаа цуг гидэргээс хаваад унтсан. Бид хоёр ч их зүйл бодохгүй шоолж инээгээд босгоод нилээн байж итэл эрэгтэй найз гинт эвгүй болоо намайг оролдоод байна. Сахиусаа авчираагүй болохоор би рүү орох гээд байна гээд амар сонирн болж байгаа. Дахиад сандалтайгаа арагшаагаа унтсан. Гинт бид хоёр эвгүй болоод майхан луугаа ороод эрэгтэй найзыгаа оруулах гэтэл үгүй би орохгүй энд ингээд чи та хоёрыг хамгаалахгүй бол хэцүү гээд бай. Тэгээд эмэгтэй найз юу гуцаад байгаа зүгээр ороод унт гээд эрэгтэй найз дотор нь сонирн болоод бөөлжүүд гадаа байжгаад майхандаа орж ирээд бид хэд нэг канистрт рашан хийцэн аваад явж байсан. Тэрийг эмэгтэй найз аваа дотор нь өөрсдийнхөө овог нэр жилиг хэлээд 3 нулимаад эмэгтэй найзад өгөөд чи гайгүй байгаа юм чин майхнаа тойруулаад тойрог үүсгээ нар буруу асгачих савын тойрогийнхоо гадна үлдээгээрээ гэж хэлээ найзыг гаргалаа. Найз ч хэлснээр нь хийгээд оржтол эрэгтэй найз одоо унт айж болохгүй шүү гээд унтах гэж хэвтэв. Би ч таг согтуу байсан болохоор шууд л унтаад өгөв. Шөнө 3 өнгөрөө 4-ийн алдад би сэрэхэд 2 найз сэрэнг сууж ийн. Би унтахгүй яасны та хоёр гэсэн. Чи унтах нөхцөл алга юу ч мэдрээгүй юу? Ямар бат бөх унтдаг юм гээд би яасан болсон гэсэн чинь майхан тойрч хүн алхаад майхны өрхөөр оролдоод майхны өрх гэдэг нь майхан болгонд байдаг салхи оруулах зориулттай цонхны хаалт юм байна л да. Майхан тойроод алхахдаа амдаа дуу аялаад яваад байсан гээд миний дотор пал хийгээл явцсан. Эрэгтэй найз одоо овоо гайгүй байна. Ямартай ч үүр цахаар унтъя гээд бид хэд болсон зүйлийг мартчих гээд баахан юм хум яриад нилээн цаг өнгөрөөлөө. Гадаа овоо бүүдэтсэн майхныхаа хаалгыг онгойлгоод агаар амьсгалаад гадшаа харж байтал морь түшүүлээ тавьсан модны араас нэг хав хар дүрс гимээр юм уу? Тэр битээ тийм зүйл гинэт гарч ирээд хажуугийн модны араар орчихсон. Эрэгтэй найз бид хоёр л харцсан майхныхаа хаалгыг хаагаад нэгэн лүүгээ хараад харсан уу гэсэн найз урдаас сонин царайлаа тийм л гэж эмэгтэй найз юу юм яасын гэсээр нь хэлсэн чинь амар айгаад эхэлсэн. Бид гурав хэсэг чив чимээгүй болцгоосон. Угаасаа тийм үед юу ч туугарч чаддгүй юм байна лээ. Тэгээд нэг мэдхнээ гэгээ орцсон байсан бид гурав гараад тэр хаваараа шалгалтал ямар ч юм алга хүн байтугай нохоо яваагүй юм шиг бид гурав тэр хаваар жаалтал морины хажуухан талд бөөгийн дээл модон төлгөөстэй байсан эрэгтэй найз харчаад хамаг хараалаа уншаад эн чин альбинтай газар байна штэ гээд бид гурав шууд сонирн болоод эндээс хам хүмгүй явсан. Тэгтэл тэр дүрсний дүр зургийг бодохоор л цаанаасаа би
хамаг биений шар ус бусдаг болсон. Ер нь аялал жуулчлалдаа бууж байрлах газараа сайн шалгаж байж бууж байгаарай. Баярлалаа. Нилээ урт болчихлоо. За энэ түүхт бол 10-аас 8 өгөхөр юм байна. За аимшиг өгүүлэг сонсох part 1 байлаа. За дараа part 2-ыг үзхийг хүсвэл 100 лайк хүргэе. За тэгэхээр баяртай.